За уурхай шүтэн өдрийн мэндийг хүргье. За Монгол улсын хэмжээнд цар тахалтай холбогдуулж бүх нийтийн бэлэн байдлын зэрэг зүйцэнтэй холбогдуулж за мөн нийслэлд үүргийн онцгой комиссийн гаргасан захирамжийн дагуу багнуур уцаад компани дээр бэлэн байдлын зэрэгт ажиллаж байна. За энэтэй холбогдуулж одоо бас гүйцэтгэх захирлын тушаалууд одоо бас гарч хэрэгжиж байгаа. Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлж ирсэн тушаалууд бол одоо 12 сарын 1 хүртэл ингээд сунгагдаад явж байна. За өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлж ирсэн тушаалууд дээр бол одоо бас нэмэлт тушаалууд бас гарсан. За энэ ямар тушаалууд одоо нэмж хэрэгжиж ирж байна гэвэл одоо цааны цагаар одоо уурхайчд үйлчилж байгаа гэрээгээр ажиллаж байгаа цааны газруудын цагийн хуваар болоод ажиллах гормонд одоо бас өөрчлөлт гарч тушаал гарсан байж байгаа. За энэ гол өөрчлөлт нь бол өглөө цагаар үйлчлэжсэн бол одоо үйлчлэгийг бол зогсоосон. За мөн одоо хэсэг нэгжүүд одоо урдны одоо графикийн цагаар болж байсан бол одоо энийг бол бас энийг мөрдөх. За мөн одоо цааны цагаар бол одоо хоолыг хүртээ хэмжээг дээшлүүлэх. За халдвар хамгааллын гормыг одоо мөрдөж ажиллах тал дээр одоо бас үүргэжүүлсэн одоо ийм тушаал гараад мөрдөгдөд явж байна. За дараагийн тушаал бол хөл хоройг тогтоосонтой холбогдуулж нийт ажилчдыг бол одоо өөрийн хувийн унаагаар зорчихгүй ажилдаа явахгүй байхыг одоо бас хязгаарласан ийм шийдвэр гарсан. За энэ шийдвэрийн хүрээнд бол багнуур уцаад компани нийт ажилчдаа бол одоо унаагаар үйлчлэх энэ ажлыг бол зохион байгуулж явж байна. За энэ зохион байгуулалтын хүрээнд бол одоо ажилчдын одоо байршлыг тогтоож за өдөрт ирэх ажиллах ажилчдын тоо байршлыг тогтоож 3 одоо чиглэлд 3 маршрутаар үйлчлэхээр гаргасан байж байгаа. За энэ 3 маршрутыг бол одоо бас уурхайчдаа хэвлэл мэдээллийн байгууллагаар бас хүргэсэн байж байгаа. За гол нь бол өглөө 7 цагт явж байгаа маршрут бол холцоо одоо даралтаа үзүүлдэг. Ээлжийн ажилчид маань илүү их хамрагдахаар байгаа. Тэгээ энийг бол одоо бас манай уурхайчд маань анхаарах нь зүйтэй. За 7:20 болоод 7:40-д бол өдрийн ажилчид маань төлхөө хамрагдахаар ийм зохион байгуулалтад явж байна. За мэдээж бол одоо бас нэг хэсэг газар бол одоо олон ажилчид бөөгнөрх энэ одоо зүйлийг хязгаарласмаар бол бас гол зүйлүүд зохион байгуулалтыг бол өнөөдрөөс эхлээд бас давхар авж байгаа. Аль болох бол хат усны рейсийг хурдж ургаа богиносгож явуулах. За ингээд бол одоо бас төвлөрдгийг бол сааруулах ийм ажлыг зохион байгуулж байна. За мөн орон ажилд харж байгаа ажилчдыг бас 3 цагийн хуваараар мөн одоо хат усыг бол одоо байршлын дагуу хуваарлаад маршрутыг тогтоогоод ингээд ажиллаж байна. Тэгээд уурхайчдаа хандаж хэлэхэд энэ гаргасан шийдвэрийг гатуу мөрдөж за одоо хязгаарласан тоо зай барих энэ асуудал дээр онцгой анхаарч соёлтой үйлчлүүлэхийг одоо бас уурхайчдаас уриалъя. Мөн одоо энэ онцгой дэглэм тогтоосон энэ хязгаарлалт тогтоосон энэ цаг үед бол одоо аль болох хувийн унаагаараа зорчихгүй байх. Энэ хууль одоо дөрвийг мөрдөж одоо хувь хүнийхээ үүргийг биелүүлж соёлтой одоо хандахыг одоо бас уурхайчдаа уриалж одоо хамтдаа одоо бас энэ цар тахлыг даван туулахын төлөө бас хамтарч ажиллахыг бас уриалж байна. Мөн одоо хөдөлмөр зохион байгуулалт хийж байгаа. За 0-12 настай их өргөдөлгөөс эцэг за мөн одоо гэрээрээ ажиллаа хийх боломжтой ажилтны судалгаа гаргаж зохион байгуулалтанд явж байна. За өнөөдөр бол өнөөдрийн байдлаар хэд өдөр болгон хүний нөөцийн судалгаа гаргаж байна. Өнөөдрийн байдлаар бол одоо 79 ажилтан маань одоо гэрээрээ ажиллаа хийгээд ингээд явж байна. За энэ бол одоо бас нэг дор одоо бас бөөгнөрх нэгтрэлийг одоо бас сааруулах ийм одоо арга хэмжээ. Нөгөө талаас бол одоо гэр орондоо ар гэртээ өр хүүхдүүдтэй одоо бас хараа халамж тавих ийм одоо бас давуу талтай гэж ингэж үзэж байгаа. Мөн одоо хорой цэрт байгаа улсууд за мөн одоо хөл хорионд хоригдсон улсууд гэдэг одоо бас ажилтнууд бас байгаа. Тэгээд эднийхээ бас мэдээллийг өдөр тутам авч за холбогдох одоо онцгой комиссд мэдэгдэж ингэж ажиллаж байна.
За сүүлийн үед одоо бас сошиал орчин за мөн одоо бас зарим нэгэн ажилчдаас энэ асуудлаар одоо бас хандаж хэлж байгаа. Уурхай бол одоо бас хүнд нөхцөл байна. Аль болох одоо бөөгнөрлөлийг сааруулна гэсэн мөртлөө бөөгнөрлөлийг үүсгэж гэн гэдэг ийм яриануд гаргаж байгаа. За энэ бол одоо бас улсаас гаргасан энэ шийдвэр учраас бид бүхэн аль болох одоо бас хувь хүнийхээ үүргийг хүлээж биелүүлэх ийм үүрэгтэй. Тийм учраас аль болох одоо олон одоо хувийн машинаар одоо зорчгоосоо илүүтэйгүр хувийнхаа дэглэмийг барьж за халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж ингэж одоо бас нийтийнхээ унаагаар зорчиж ажилдаа ирэх нь зүйтэй гэдгийг одоо бас хэлмээр байна.